Сайн байцгаана уу Эрдэнэтэн багш нараа. Сайн байцгаана уу оюутнуудаа. Тав хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Heartbeat багийн гишүүд маань хүний физиологи хичээлийн зүрхний физиологи гэдэг сэдвээр энэхүү видео хичээлээ тав хүнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдээрээ хамтдаа үзцгээе. Дотрын уншраас гарамгай юм чамсан байна тийм ээ. За зүрхний цахилгаан бичлэгийг хийж байгаа юм байна тий. За тэгвэл танаас хэдийн тодруулчих. Нэр нь юм блэ? Нас нь? За ямар ажил хэрэгтэй? Оюут юм уу? За хаана амьддаг? Гэрээ манай дадлагч оюутан байгаа. Тань болохоор одоо зүрхний цахилгаан бичлэгийг манай дадлагч оюутан хийх болно. За одоо та болохоор манай үзлэгийн өрөө рүү ороорой. За тийм байна уу? Янгахны шилбаны үндэсний сургуулийн дадлагч оюутан АГК байна. За танд болохоор зүрхний цахилгаан бичлэг хийж байна. Зүрхний цахилгаан бичлэгийн арга гэж юу вэ? Үүний мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгохын тулд кардиомиосит болон пейсмейкерийн үеийн потенциал дамжуулах тогтолцоо болон зүрхний механик үйл ажиллагааны талаар мэдэх шаардлагатай. Нэгдүгürt кардиомиоситис. Химийн энергийг механик энерги болгон хувиргах ажлыг зүрхний кардиомиоситис гүйцэтгэдэг. Харин кардиомиосит эсүүд нь нэг сул бүтэц болон тодорхой хэмнэл дистаралтай агших нөхцөлийг автомат болон дамжуулах тогтолцооны эсийн үйл ажиллагааг бүрдүүлнэ. Кардиомиоситис сэрэх, агших, дамжуулах гэсэн үндэс нь 3 үйл ажиллагаатай. Тэгвэл кардиомиоситисийн үеийн потенциалтай танилцгаая. Кардиомиоситийн үеийн потенциал нь 5 шаттай. Нэгдүгürt нь деполяризацийн үе буюу туйлг биших үед хасах 60 мегавольт хүртэл натрийн ионы суваг идэвхжинэ. Мембраны потенциалын хасах 40 мегавольтоос эхэлж кальци ионы удаан суваг идэвхжиж кальци ион эсэд нэмэгдэж орно. Энэ үед мембраны потенциал нэмэгдэж оргил үедээ тулж калийн гарах урсгал маш багасна. Хоёрдугаар үе шат нь реполяризацийн их үе. Энэ үед эхний түргэн эргэн туйлших үед мембраны потенциал нэмэх 20 мегавольтоос идэвхгүй болсон натрийн суваг хаагдаж түүний урсгал зогсно. Харин кальци ионы орох урсгал үргэлжлэнэ. Улмаар кальцийн суваг аажим идэвхгүй болдог. Дараа нь эсэд калийн гарах түргэн урсгал нэмэгдэнэ. 3 дугаар шат нь реполяризацийн плата үе. Аажим эргэн туйлших үед эсээс гарах калий ион эсэд орох кальци ионууд тэнцвэржиж мембраны потенциал тэнцвэржинэ. Энэ үед эсэд орсон кальци ион агшилтыг үүсгэнэ. 4 дугаар үе нь реполяризацийн төгсгөл үе. Төгсгөлийн эргэн туйлших үед кальци ионы суваг идэвхгүй болж кальцийн эсэд орох урсгал зогсож калийн эсээс гарах үйл явц ихсгэнэ. Ингэснээрээ түргэн эргэн туйлшил болж төгсгөлт нь тайван байдалд орно. Тэгвэл кардиомиоситисийн онцлогийн талаар сонирхцгоё. Плата үед цитоплазмд орох кальци ион чухал байдаг. Сэрлийн үед кальци ионы хэмжээ хэдий чиний их байна. Кардиомиоситийн агшилтын хүч төдий чиний их байдаг. Нэг үгээр хэлбэл кальци ион байхгүй бол эс сэрэх боловч агшихгүй гэсэн үг юм байна. Плата үеийн бас нэг онцлог нь мембраны потенциал тэг утганд ойролцоо байдаг тул натрийн ионыг сахилгаан зогсоолохтой хурдан суугаад идэвхгүй бөгөөд идэвхжих боломжгүй байдаг. Үүнийг рефракторын үе гэдэг.
Энэ онцлог нь зүрхний булчин титанус агшилтанд орох боломжийг хаадаг байна. Хоёрдугаар pacemaker-с. Pacemaker-с автоматар сэрлийг дамжуулах, зүрхний хэсгүүдэд цаг тухайд хүргэх гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаатай. Энэ үйл ажиллагаагаа автомат болон дамжуулах тогтолцоог бүрдүүлэн байж гүйцэтгэдэг. Уг тогтолцоо синатрал зангилаа, атровентрикулар зангилаа, Гиссийн багс болон Буркинигийн ширхэг гэсэн дөрвөн хэсэгт хуваагдана. Синатрал зангилаанд автоматар үүссэн сэрвэл баруун, дараа нь зүүн тосгороор дамжин тосгор ховдлын заагт орших атровентрикулар зангилаанд хүрнэ. Мөн синатрал зангилаанд үүссэн сэрэл өмнөх ширхэг болох бахмааны зам, дунд ширхэг болох бенхи бахын зам, арын ширхэг болох торилын замаар атровентрикулар зангилаа руу тархана. Сэрэл тосгорын булчингаас атровентрикулар зангилаа руу дамжихдаа саатаж дамждаг. Мөн атровентрикулар зангилааны эсүүд сэрэл дамжуулах хурд маш муутай байдаг учраас энэ сэрэл саатдаг юм байна. Эдгээр хэсэгт сэрэл саатах нийт хугацаа нь ерөнхийдөө тосгор агших хугацаатай тохирдог. Ингэж ховдол зэрхээс өмнө тосгор бүрэн агшиж амждаг юм байна. Атровентрикулар зангилаанаас сэрэл Гиссийн багс улмаар Буркинигийн ширхэгээр хурдан дамжиж ховдлын кардиомиосит бараг зэрэг хүрч тэдгээр эсүүд үндсэндээ нэгэн зэрэг агшдана. Гэвтээ ховдол хоорондын таславч зүрхний орой ховдлын сүр гэсэн дистараллаар сэрж агшина. Тосгор ховдлын энхүү үндсэндээ зэрэг сэрж зэрэг агших шанарыг үйл ажиллагааны нэгдмэл шанар гинэ. Зүрхний сахилгаан бичлэгийг юуны үндсэндээр хийдэг бол зүрхний үйл ажиллагааны дүнд үүссэн сахилгаан потенциал бүх биеэр тархдаг. Энэ сахилгаан потенциалын өвчүүхэн бах хэсгийг электродын тусламжтайгаар биеийн гадруугаас хүлээн авах, бичлэг хийх аргыг зүрхний сахилгаан бичлэгийн арга гэх бөгөөд бичигдсэн мурыг нь электрокардиограмм гинэ. Зүрхний сахилгаан бичлэгийн холболтууд. Зүрхний сахилгаан бичлэгийг хийхийн тулд 10 электролитыг хүний биеийн тодорхой байршилд дистаралтайгаар байрлуулна. Хамгийн гол нь зөв электролитыг зөв байрлалд зөв холбох нь чухал юм а. Зүрхний сахилгаан бичлэгийн холболтууд. Зүрхний сахилгаан бичлэгийг бичиж тэмдэглэхэд өргөн хэрэглэдэг 12 холболт бий. Эдгээрээс стандарт 3 холболт нь 2 туйлд, мөчний нэмэлт 3 холболт ба сээжний 6 холболтууд нь 1 туйлд холболт юм. Мөчний нэмэлт холболт. Энэ үед аппаратын сүрэг туйлдаа 2 электродыг, эерэг туйлдаа 1 электродыг холбоно. Хэрэв эерэг электрод баруун гарт бэхэлсэн бол ABR, зүүн гарт ABL, зүүн хөлд ABF гэж тэмдэглэнэ. Сээжний холболт. Сээжний холболтыг V үсгээр тэмдэглэн 1-6 гэж дугаарладаг. Сээжний 6 электролитыг дараах зэгүүдэд байрлуулж нэмэх туйлдаа холбдог юм а. V1 өвчүүний баруун ирмэгээр 4-р хавирганы завсарт. V2 нь өвчүүний зүүн ирмэгээр 4-р хавирганы завсарт. B3-аас B2 ба B4 цэгүүдийг голд байрлуулна. B4 нь зүүн игмний дунд шугамаар 5-р хавирганы завсарт. B5 нь зүүн суганы өмнөд шугамнаар 5-р хавирганы завсарт. B6 нь зүүн суганы голын шугамаар 5-р хавирганы завсарт тус байрлуулна. Мөчний нэмэлт холболт. Мөчний холболтуудыг баруун гар, зүүн хөлний нэмэлт холболтыг хийдэг юм а. За дөрөвтгөн болохоор газардуулагч байдаг. Эдгээр холболтыг хийхдээ тухайн бичих гэж байгаа холболтынхоо электродыг нэмэх туйлдаа нөгөө хоёрыг нь хасах туйлдаа холбоно. Нэг туйлд нэмэлт холболтуудын зөвхөн идэвхтэй электрод дээрх потенциалын өөрчлөлт бичигдэнэ. Стандарт холболтоор бичигдэх зүрхний сахилгаан бичлэгт 3 холболт байдаг. Нэгдүгээр холболтын үе аппаратын сүрэг электролитыг баруун гарт, эерэг электродыг зүүн гарт холбоно. Хоёрдугаар холболтын үе аппаратын сүрэг электродыг баруун гарт, эерэг электродыг зүүн хөлд холбоно. Гуравдугаар холболтын үе аппаратын сүрэг электродыг зүүн гарт, эерэг электродыг зүүн хөлд холбоно. Хоёр талд холболтоор бичлэг хийхэд маш энгийн бөгөөд оншин аш холболттой юм а. Энэ холболтонд Этховны дүрм үйлчилдэг. Зүрхний эргэн тойронд 2 гар, зүүн хөл, баруун гар, зүүн хөлийг холбосон шулуун дээр үүсэх гурвалжин Этховны гурвалжин гинэ. Электрод тус бүр өөрөөр өнгөтэй байх ба тусгай утсаар зүрхний сахилгаан бичлэгийн аппарат руу холбогдно. Баруун гарын электрод улаан, зүүн гарын шар, зүүн хөлийг ногоон байдаг юм а.
Хэвийн зүрхний сахилгаан бичлэг хэд хэдэн шүднүүд ба интервал сегментүүдээс бүрдэнэ. Электрокардиограммд P, Q, R, S, T шүднүүд байдаг. P шүд зүрхний тосгорд сэрэл үүсэж байгааг илтгэнэ. Хэвийн үед P шүд ABR-с бусад бүх холболтууд дээр эерэг буюу изоэлектрик шугамнаас дээш бичигдсэн байх ёстой. Хэвийн үед P шүдний үргэн 0.1 секунд, өндөр нь 0.25 мВ байна. P шүдний эхний үхсэх хэсэг нь баруун тосгуурын деполяризацид үүсч байгааг, уруудах хэсэг нь зүүн тосгуурт деполяризацид үүсч байгааг илэрхийлнэ. PQ хэсэг нь тосгуурын деполяризац, ховдол тосгуурын зангилаа, гиссийн багсын сэрэл тархах хугацаа юм а. Иймээс PQ интервал нь автомат дамжуулах тогтолцооны ихэнх хэсгээр сэрэл дамжиж байгааг илэрхийлдэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа нь зүрхний агшилтын тооноос шууд хамаардаг. Q шүд нь ховдол хоорондын таславч деполяризац болж байгааг илэрхийлнэ. Хэвийн үед Q шүдний гүн нь R шүдний өндрийн 4.1-ээс хэтэрдэггүй, өргөн нь 0.3 секундээс хэтрэхгүй байх ёстой. Зүрхний байрлал ба амьсгалын үйл ажиллагаанаас хамаарч Q шүдний хэмжээ өөрчлөгддөг болно. R шүд. Энэ шүд нь зүрхний ховдлын орой, өмнөд, арын ба хажуугийн ханууд деполяризацч үүсч байгааг илэрхийлнэ. Хэвийн үед R шүдний өндөр 5-аас 15 мм байдаг. Анализ хийх ач холбогдол нь дотоод хазаалт QR интервал байдаг бөгөөд энэ нь Q шүдний эхлэлээс R шүдний оройгоос изоэлектрик шугамд проекцлог зэг хүртэл үргэлжлэх хугацааг хэлдэг. Энэ үзүүлэлт нь электрод тавьсан хэсэгт ховдлын эндокардаас эпикард хүртэл сэрэл тархах хугацааг илэрхийлэх юм а. S шүд. Энэ шүд зүрхний ховдлын сүүр хэсэгт деполяризац болсныг илэрхийлнэ. S шүдний далайц буюу гүн нь холболт ба зүрхний цогцолтоос тэлснээс хамаарч ихссэн хэлбэлцдэг. Хэвийн үед S шүд нь нийт шүдний хамгийн их далайцтай байгаа холболт дээр гүн нь 25 мм-с хэтрэхгүй байх ёстой. QRS бүрдэл. Энэ нь ховдлын деполяризацийг бүхэлд нь илэрхийлдэг үзүүлэлт юм. Энэ комплексийн үргэнийг Q шүдний эхлэлээс S шүдний төгсгөл хүртэл хэмждэг бөгөөд хэвийн үед 0.1 секунд байдаг. Ийхүү зүрхний сахилгаан бичлэг хийснээр эмгэг үйл авсан шинж төрөх байрлалыг тодорхойлох учир эмнэлгийн практик зүрхний хэм дамжуулалтын эмгэг миокардын голомтод ба тархамал өөрчлөлтүүдийг онцлоход өргөн хэрэглэж байна. Бүгдээрээ электрокардиографийн түүхээс танилцгаая. Анхны электрокардиографийн төхөөрөмж нь галванометрээс үүсэлтэй бөгөөд үүнийг 1900 онд Голландын физиологч Вильям Эйнтхоун хөгжүүлсэн. Үүгээрээ 1924 онд ангаахын шинжил ухааны Нобелийн шагналыг хүртсэн. Энэ төхөөрөмж нь 270 кг жинтэй байсан бөгөөд хөгжих тусам жижигсээр ирсэн. Одоо үед 1 кг жинтэй электрокардиографийн аппаратыг бий болгож чадсан. Вильям Эйнтхоун анхны туршлын шинжилгээг өөртөө хийж байсан бөгөөд энэхүү аппаратаа Веллингтон нэртэй Нидерландын эмнэлэгт суурилуулснаар дэлхийд электрокардиограф хөгжиж ирсэн түүхтэй юм байна. За, өөрөөр даваагдлаа болохоор зүрхний хичээлийн бацхан цаг байгаа. За, тэгээд энэ чанараа бие чанарж үзээ. За, тэгээд ажил тур үр дүн гэж багштай үзээрэй. Зүрхийг тодорхой дарааллаар 5 цагт шагнадаг. 1-р цэг буюу 2 хавцад хавхлагыг зүрхний орой дээр буюу 5-р хавирганы завсраар зүүн талын игмний дунд шугамнаас 0.5-аас 1 см дотогс шагнана. Хоёрдугаар цэг буюу гол судасны хавхлагыг 2-р хавирганы завсар өвчүүний баруун талд шагнана.
3 дугаар цэг буюу уушигны артерийн хавхлагыг өвчүүний зүүн талд 2 дугаар хавирганы завсар шагнана. 4 дугаар цэг буюу 3 хавтас хавхлагыг аймхаа мөгөөрсний баруун дэд хэсэгт илүү дод сонсогдно. Анатомийн байрлалын зүүн талын 3 дугаар хавирга ба баруун талын 1 дугаар хавиргыг холбосон шугамын дунд шагнана. Тавдугаар цэг буюу гол судасны хавхлагын нэмэлт цэгийг зүүн талдаа 3 дугаар хавирганы завсар шагнана. Энэхүү 5 цэгт шагнахаар 3-аас 4 авиа сонсогдно. Гэвч бидэнд 1-2 дугаар авиа илүү тод сонсогдно. 1-р авиа нь ховдлоос цус орж гол судасны эхний хэсэг ба уушигны артерийн хан зэргийг хэлбэлзүүлснээс тал саран хавхлагын хавтас онгойх үед үүсэх чимээ юм а. 2 дугаар авиа гол судас ба уушигны артерийн сулралтын үед цус босож ховдол руу орохоос хамгаалсан тал саран хавхлагын хаагдах үед үүсэх чимээ юм а. Тэгвэл одоо чагнуурын үүссэн түүхээс сонирхцгоё. Манай эртний өмнөх 400 онд Гиппократ сээжний хөндийгөөс зүрхний авиа гарч буйг ажигласан. Үүнээс хойш 2000 жилийн дараа буюу 17 дугаар зууны үед Уильям Гарби энхүү гарч буйдаг урсаж буй усны чимээтэй адилхан байна. 1816 онд Реке, Теофил, Лайних нар саасыг эргүүлэн хомж байгаад нэг үзүүрийг өвчтний сээжинд нөгөө үзүүрийг чихэндээ тавихад зүрхний авиа сонсогдсон байна. Энэхүү богино хугацааны дараа саасны оронд гуурсыг ашигладаг болжээ. Энэ нь чагнуурын үүсэх үндсэн болж. Грекээр энэ үг нь стетоскоп гэсэн үг юм. Стеток, сээж, скофен харах гэсэн үгнээс гаралтай юм а. 1829 онд доктор Шарлиз Уильям болон Лейних нар шагнуурыг 2 хэсэг болон хөгжүүлсэн байна. 1830-аас 1840 онуудын хооронд нэг чихээр сонсдог чагнуурыг хэрэлдэг байсан ба каучукаар хийдэг байсан. 1852 онд анхны 2 чихээр сонсдог чагнуурыг хэрэглэж эхэлсэн. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа чагнуур олон туршилтын дүнд бий болсон ба эмч нар уушиг болон зүрх шагнахын тулд боловсронгуй болгосоор иржээ. Та бүхэнд одоо зүрхний талаарх сонирхолтой 24 фактыг сонирхуулъя. Зүрх нь ачааны том машины 20 миль зайг туулах энергийг гаргаж чаддаг. Амьдралын турш сар руу очоод бусаад ирэх хүртэлх хүчийг гаргаж чаддаг. Зүрх агшихад ойролцоогоор хүний биеийн 75 тэрлөө нис рүү цусыг шахдаг. Хүний биед зөвхөн эвэрлэх бүрхөвч цусан хангамж авдаг. Амьдралын туршид бусад булчин хийж чадхааргүй физикийн хүчийг гаргаж чаддаг. Амьдралын туршид 200 вагоныг хангалттай дүүргэх хэмжээний цусыг шахдаг. Үр хөврлийн эхний 4-7 хоногт зүрхний анхны эс үүсдэг юм байна. Цэнхэр хайлам хамгийн том зүрхтэй бөгөөд 700 кг жинтэй байдаг. Илүү их боловсрол авснараа зүрхний өвчин тусах эрсдэл нь багасдаг юм. Уурлаж уцаарлах нь зүрхний өвчин тусах хамгийн том эрсдэл болдог. Дасгал хөдөлгөөн ба эрүүл хооллолт нь зүрхний өвчин сэргийлж чаддаг. Шинжлэлийн баярын өдрүүдэд зүрхний шигдээс тусах магадлал багасдаг. Бусад цагаас илүү даваа гарагийн өглөө зүрхний шигдээс тусах магадлал ихсдэг. Хэвийн зүрхний хавхлага нь хагас зоосын хэмжээтэй байдаг. Анхны зүрхний сэрэл үүсгдэг пейсмейкерийг тогон залгадаг байсан. Зүрхэн автомат чанартай учир хүний биес тусгаарлсан ч ажилласаар байдаг. 1929 онд Германы мис асалж өөрийнхөө гар руу оруулсан сэтгүүрийг зүрхэндээ тавьж байсан. Харин одоо клиникт түгээмэр хэрэлдэг болсон. 1967 оны 12 дугаар сарын 3-ны өдөр доктор
Кристен Бернард анхны зүрх шилжүүлэн суулгах мясаслыг амжилттай хийсэн. Талбайн теннисний бөмбөгийг сохих хүч нь зүрхний агшлтын хүчтэй тэнцүү байдаг. Эмэгтэй хүний зүрх нь эрэгтэй хүний зүрхнээс илүү хурдтай сохилдог. Тэврэлдэх үед зүрх нь энийхээс 20% илүү цусыг бие рүү шахаж өгдөг ба судасны ханыг амрааж чаддаг байна. Эрт дээр юус хүмүүс хайр дурлал нь зүрхтэй холбоотой гэж үздэг байсан. Тухайлбал грекчүүдийн хувьд зүрхийг хайр дурлалын бэлэг тэмдэг болгосон. Сэтгэл санаагаар унах үед стрессийн дааврууд сусаар эргэлдэж зүрхийг сочроосноор зүрхний шигдээстэй адил шинж тэмдэг илэрдэг. Шведийн эрдэмтдийн тогтоосноор хоороор дуулж байх үед зүрхний сохилт нь дууны аязмтай адилхан хэмнэлтэд сохилдог. Манай видео хичээлийг таалан цоргож үзсэн та бүхэнд баярлалаа.